1978 оны өвөл Америкийн нэгэн жирийн байшингийн хөнгөлд цагдаа нар газар ухаж эхэлжээ. Тэд эхлээд нэг хүний шарил олсон. Дараа нь дахин нэг эцэст нь байшингийн дороос нийт 29 хүний цогц илэрсэн юм. Хамгийн аимшигтай нь тэр байшингийн эзэн ямар нэгэн мангас биш байлаа. Тэр бол хүүхдүүдийг хөгжөөдөг, хөршүүдийнхээ хайртай алиалагч байсан. Өнөөдөр бид алуурчин алиалагч хэмээн алдаршсан Джон Уэйн Гейсигийн бодит түүхийг өгүүлэх болно. Джон Уэйн Гейси Америкийн хамгийн аимшигт сурал олгогчдын нэг бөгөөд хүчингийн гэмтэрэгтэн байв. Тэрээр 1970-ад оны үед 33 залуу эрэгтэй өсвөр насны хөвгүүнийг хулгайлж хүчирхийлэн хөнөөсөн тогтоогдсон байдаг. Хохирогчдын 5-ынх нь хэн болохыг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна. Түүний Иллинойс мужийн Des Plaines хотын Norwood Park дүүрэгт байрлах байшингийн хөнгөлд олон хүний шарил олдсон бөгөөд уг газрыг хэвлэл мэдээллийнхэн Гейсигийн оршуулгын газар хэмээн нэрлэж байв. Гэмтэрэг нь илэрсний дараа байшин муу ёрын бэлэгдэл болсон тул буулгаж устгасан юм. Гейсигийн хэрэг Америкийн нийгмийг бүхэлдэн зочирдуулсан билээ. Учир нь тэрээр гаднаа нэр хүнтэй бизнес эрхлэгч, нийгмийн идэвхтэн, хүүхдийн баяр дээр алиалагчийн дүр бүтээдэг илдэг хүмийд харагддаг байсан боловч үнэн хэрэгтээ дотроо өрөвдөх сэтгэлгүй садист алуурчин байжээ. Джон Гейси 1942 оны 3 дугаар сарын 17-нд гэгээн Патрикийн өдөр Америкийн Чикаго хотод төржээ. Түүний ээжийг Мэрон Робинсон, аавыг Джон Гейси гэдэг байв. Джон 2 эгчтэй байсан бөгөөд гэр бүл нь католик шашинтай учраас хүүхдүүдээ католик сургууль сургажээ. Аав нь машинч мэргэжилтэй дэлхийн 1-р дайны ахмад дайчин байсан бол ээж нь гэрийн эзэгтэй байв. Гейсигийн уг дээдс нь Дан болон Пош харалтай хүмүүс байжээ. Джонни багнаас аз жаргалтай байсангүй. Түүний аав архин донтсон төрөнгийн цаан авиртай хүн байсан бөгөөд гэр бүлийнхэндээ байнга гар хүрдэг байв. Хамгийн их дарамт амсдаг хүн бяцхан Джон байлаа. Аав нь хүүгээ байнга тэнэг арчаагүй эгч нараас дор хэмээн доромжилдог байжээ. Нэг удаа Джон санамсаргүйгээр аавынхаа засч байсан автомашины хөдөлгүүрийг эвдснээс олж түүнд харгасаар зодуулсан гэдэг. 6 настайдаа дэлгүүрээс тоглоом ачааны машин хулгаасны төлөө мөн л зодуулжээ. Зарим их сурвалжид дурдсанаар аав нэгэн удаа хүүгийнхээ хамгийн хайртай нохоог шийтгэл болгон алсан гэх мэдээлэл байдаг. Ээж нь хүүгээ хамгаалахыг хичээдэг байсан ч нөхрийнхээ эсрэг бараг юу ч хийж чаддаггүй байв. Аавынхаа байнгын доромжилт хүчирхийллийн улмаас Джон ээжтэйгээ маш дотно олжээ. Тэр насан турсан хойноос ээжтэрээ байнга очиж зөвлөгөө авдаг байсан бөгөөд энэ нь аавынхын дургуг их хүргэдэг байв. Аав нь түүнийг эр хүн биш, эрх танх ээжийн хүү, магадгүй ижил хүүстэн болох байх хэмээн доромжилдог байжээ. Гэсэн ч Джон ааваа хайрлаж хүндэлсээр байсан гэдэг. Джон багасаа төрхний асуудалтай байсан тул идэвхтэй спортоор хичээлэх боломжгүй байжээ. 53 онд тоглоомын талбай дээрээс авлуур цохиулан толгойдоо хүнд гэмтэл авчээ. Үүний улмаас тархинд нь цусны бүлэн үүсэж дараагийн 5 жилийн хугацаанд ухаан алдаж цацдаг өвчнөр шаналсан байна. Сурлагын амжилт нь дунд түвшинд байсан ч энэ нь оюуны чадвартай холбоогүй байв. Тэрээр байнга эмнэлэгт хэвтдэг байсан тул хичээлээс их оцордог байжээ. Аав нь хүүгийнхээ өвчнийг жүжиг хэмээн үздэг байсан бол ээж нь үнэхээр өвчтэй гэдэгт итгэдэг байв. 12 настайдаа скаутын хөдөлгөөнд ажиллаж найз нөхдөдөө болж эхэлсэн байна. Энэ үедээ тэрээр эмэгтэй хүний дотор сулгайлах, өмсч үзэх зэрэг хачирхалтай зан авир гаргадаг байжээ. Аав нь үнийг нь мэдээд зодгоос гадна шийтгэл болгон эмэгтэй хүний дотор хувцастаа сургууль руу явуулж байсан гэх баримт байдаг. Өсвөр насндаа Джон өөрийгөө зөвхөн эрэгтэй хүмүүст татагддаг болохоо ойлгосон байна. Гэсэн ч тэрээр энэ мэдрэмжээ нуухын тулд нэгэн охинтой үерхэж эхэлжээ. Харин анхны бэлгийн харилцааны дараа ухаан алдсан гэх мэдээлэл байдаг. Сургууль дээр тэрээр онцгой алдартай хүүхэд байгаагүй ч багш нар түүнийг даалгавар сайн мэдүүлдэг тусархуу зангийнхэн төлөө үнэлдэг байв. 1964 оны 9-р сард Джон Мэрилин Мейерстэй гэрэлж Айва мужийн Ватерлоо хот руу нүүжээ.
Берлиний авг KFC сүлжээний 3 рестораныг худалдаа авч хөргөн үедээ удирдуулах санал тавьсан байна. Гэйси зөвшөөр шинхэн гэр бүл Берлиний эцэгхэн эзэмшлийн байшинд амьдрах болжээ. Бодлого тэр жилдээ $15,000 дэш орлого олдог нэр хүндтэй бизнес эрхлэгч болон хувирсан байна. Мөн тэр арчсан намын орон нутгийн идэвхтэй гишүүн болж улс төрийн хүрээнд танигдж эхэлжээ. Гэйси байшингийнхаа хөнгөлд хувийн клуб байгуулсан байна. Тэнд ажилтнууд нь арх ууж, бильярд тоглож, үйлчлэг зохион байгуулдаг байв. Энэ клубтны ирээдүйн гэмтэргүүдийн эхлэл болсон газар болжээ. Тэрээр залуу эрэгтэй ажилтнуудаа архиар согтоосны дараа бэлгийн харилцаанд орохыг оролддог байсан байна. Хэрв тухайн хүн татгалзуул Гэйси би чамайг зүгээр шалгаж байсан юм, зүгээр л тоглосон юм гэж тайлбарлаад өнгөрдөг байжээ. 1966 оны 2 дугаар сард тэдний хүү төрсөн бол дараа жилийн 3 дугаар сард охинтой болсон байна. Мөн тэр жил Жонны аав ээж хоёр Айвад ирж хэсэг хугацаанд хамт амьдарчээ. Хүүгийнхээ хүрсэн амжилтыг хараад аав нь анхудаа бурууга хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэр Жонны гарыг хатгаад өвн би чиний талаар буруу бодож явжээ гэмээр хэлсэн байна. Энэ бол тэдний харилцааны хамгийн дулаан мөчүүдийн нэг байлаа. Ватерлоо хотод байх хугацаанд Гэйси залуучуудын танхимын хөдөлгөөнд улам идэвхтэй оролцож эхэлжээ. 67 онд тэр байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн болсон байна. 67 оны 1 сард Жон Уэйн Гэйси өөрийн ажиллаж байсан залуучуудын байгууллагын 15 настай гишүүн Дональд Бурхизийг гэртээ урьжээ. Тэр хүүг архиар дайлж садар самун кино үзүүлсний дараа бэлгийн харилцаанд орохыг ятгсан байна. Үүгээр зогссонгүй тэрээр өөр хэд хэдэн өсвөр насны хүүгүүдтэй ижил үдэл хийжээ. Тэдний донд Эдвард Линч гэх хүү байсан юм. Гэйси эдгээр хүүхдүүдэд би ижил хүйсний зан төлөвийн талаар судалгаа хийж байгаа хэмээн хэлдэг байсан бөгөөд Оросны төлөө $50 төлдөг байжээ. Энэ түүний хожимын цуврал гэмтэргүүдийн эхлэл болсон юм. 68 оны 3 дугаар сард Дональд Бурхиз аавда болсон явдлыг ярьжээ. Хүүгийн аав цагдаад мэдгдснээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Бодлого Гэйсиг баривчилж Бурхизтэй холбоотой хэрэг болон Эдвард Линчийн хэрэгт болгодуулан буруутгав. Гэйси бүх бурууг эрс үгүйсгэжээ. Тэрээр өөрийгөө буруугүй гэдгээ батлахын тулд худал мэдүүлэг илрүүлэгч буюу полиграфийн шалгалт өгөхөд бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Гэвч шалгалтын үр дүн түүний талд гарсангүй. Полиграфийн дүгнэлтээр Гэйси цагдаагийн өмнө худал мэдүүлэг өгч байхдаа хүчтэй төгшүүртэй байсан тогтоогдчихэ. Эцэнч тэр энэ бүхэн улс төрийн захиалгатай хэрэг намайг зориуд гүтгэж байна хэмээн мэдгдсээр байв. Зарим танилуд нь хүртэл түүнд итгэж байсан гэдэг. 68 оны 8 дугаар сарын 30-нд Гэйси өөрийн KFC рестораны Рассел Шройдерт нэгэн санал тавьжээ. Хэрв Дональд Бурхизыг айлгаж сүрдүүлж чадвал $300 өгнө гэсэн байна. Шройдер зөвшөөрөв. Тэрээр Дональдыг цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулan очиж зодож нулимс асаргуулагч цацжээ. Аз олоход хүү зугтаж чадсан бөгөөд болсон бүхнийг цагдаад мэдэгдэв. Маргааш Шройдер баривчлагдаж эхэндээ бүхнийг үгүйсгэсэн боловч дараа нь үннийг хэлжээ. Тэр үүнийг Жон Гэйсигийн хүслээр хийсэн гэж мэдүүлсэн байна. Ингэснээр Гэйсид нэмэлт эрүүгийн хэрэг үүсгэгдэв. 68 оны 9 дугаар сард Гэйсиг 17 хоногийн турш сэтгцийн нарийн шинжилгээнд хамруулжээ. Хоёр сэтгцийн эмч түүнд дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд тэр ухаан мэдрэл бүрэн байсан. Үйлдэлийнхээ үр дагаврыг ойлгодог байсан. Гэмтэрэг үйлдэх үедээ солиотой байгаагүй гэжээ. Гэвч түүнд нийгмийн эсрэг хэв шинжтэй зан төлөвийн эмгэг илэрсэн байна. Мөн эмч нар энэ хүн нийгэмд бодит аюул учруулж болзошгүй эмчилгээ үр дүн өгөх магадлал маш бага гэсэн дүгнэлт гаргажээ. Тайлангийн хамгийн анхаарал татсан хэсэг нь тэр өөрийн хийсэн зүйлд хизээч хариуцлага хүлээдэггүй, бүх зүйл шалтгаан олж өөрийнхөө нөхцөл байдлын хохирогч мэдээр харуулдаг гэсэн үнэлгээ байв. Энэ тодорхойлолт нь хожмын цуврал алуурчийн зан чанарыг маш тодорхой хариулсан гэж судлаачид үздэг. 68 оны 11-р сарын 7-нд Гэйси нэг хэрэг дээр буруугаа хүлээн зөвшөөрсөн ч бусад хэргийг үргэлжлүүлэн үгүйсгэсээр байв. Тэрээр Дональд Бурхиз өөрөө сониуч зангаасаа болж харилцааг эхлүүлсэн гэж тайлбарлажээ. Шүүхийн тайлбарт итгэсэнгүй. 68 оны 12-р сарын 3-нд шүүх түүнийг буруутаад тооцож 10 жилийн хорих ял оноосон байна. Гэйси Айва мужийн Анасомо мужийн шоронд хүргэгдэв. Ял сонссон тэр өдөр эхнэр Мэрилин салтын өргөдлөө шүүхэд өгчээ. Тэрээр байшин бүх хүмж хоёр хүүхдийн асрамж зэргийг өөртөө шилжүүлэхийг хүссэн байна.
шүүх хүслтийг нь бүрэн зөвшөөрөв. 69 оны 9-р сарын 18-нд салд албан ёсоор хүчин төгөлдөр болсон бөгөөд Гейси эхнэр хүүхдүүдэд дахин хизээч хараагүй юм. Хачиргалтын шоронд орсны дараа Гейси хамгийн үлгэржийн хоригдлуудын нэг болж хувирсан байна. Тэрээр шоронгийн галтгооны ахлагтайгооч болж хоригдлуудын цалин нэмэгдүүлэх санал гаргаж олон төрлийн дотоод төсөл удирдах удирдлагын талархлыг хүлээжээ. Мөн шоронд байх хугацаанд бүрэн дунд боловсруулалтын гэрчлэгээ авсан байна. Гаднаас нь харахад тэр дахин хүмүүжиж нийгэмд эргэн ороход бэлэн хүмүүд харагдаж байлаа. Гэвч бодит байдал дээр хамгийн аимшигтай зүйлс хараахан эхлээгүй байсан юм. 69 оны зул сарын баярын үеэр түүний аав илгэний хатуурлаар нас оржээ. Энэ мэдээг сонсоод Гейси шоронгийн шалан дээр зөвхөн унаж чангаар уйлсан гэдэг. Тэр өөрийгөө аавынхаа өхөлд тодорхой хэмжээгээр буруутай гэж үзэж байв. Учир нь шүүх хурал шоронгийн ялан аавынх нь эрүүл мэндэд нөлөөлсөн гэж боджээ. Тэр аавынхаа оршуулгад оролцох зөвшөөрөл хүссэн ч татгалзсан хариу авчээ. 70 оны 6 дугаар сарын 18-нд Гейси хугацаанаас өмнө судлагдсан байна. 10 жилийн ял авсан ердөө 18 сар хоригдоод судлагдсан хожим Америкийн хууль сахиулах байгууллагуудын хамгийн том алдаануудын нэг гэж тооцогддог. Тэрээр 70 оны 6 дугаар сарын 19-нд Чикагод иргэн ирж АИЖ-ийн гэрт амьдран рестораны тогоочор ажилд орсон байна. Түүний шинэ амьдрал эхэлж байгаа мэд харагдсан ч үнэ ихтэй Америкийн түүхэнд хамгийн аимшигтай сурал аллагын үе шат дөнгөж эхлэх гэж байсан юм. Шоронгоос суллагдсныхаа дараа Жон Уэйн Гейси шинэ амьдрал эхлүүлэхийг оролдож байгаа мэд харагдаж байв. Гэвч бодит байдал дээр тэр улам аюултай болж байсан юм. 71 онд тэр Чикагогийн ойролцоо Иллинойс мужийн Des Plaines хотод сууршиж барилгын засвар үйлчилгээний бизнес байгуулжээ. Түүний байгуулсан компани болох PDM Contractors богино хугацаанд амжилт олсон байна. Хөршүүдийнхээ нүдэнд Гейси ажилсаг бизнесмен, орон нутгийн нэр хүндтэй иргэн, улс төрийн идэвхтэн, хүүхдүүдэд хайртай хүн гэж харагддаг байв. Хинч түүнийг удахгүй Америкийн түүхэнд их хамгийн аимшигт цуврал олгогчдыг болно гэж төсөөлөөгүй юм. 1972 онд Гейси Carol Hope хэмээх эмэгтэйтэй гэрэлжээ. Эхэндээ бүх зүйл хэвэн мэт байсан ч удалгүй эхнэр нөхрийнхөө хачирхалтай зан авирыг анзаарч эхэлсэн байна. Гейси шөнөөр гэртээ ирэх юм болж арх их уудаг болжээ. Мөн гэрт нь танихгүй залуус байнга орж гардаг болсон байна. Эхнэр нь түүнээс ижил хүүстэн эсхийг асууад Гейси би бисексуал хүн гэж хариулсан гэдэг. Удалгүй гэр бүлийн харилцаа мууж эхэлжээ. 72 оны 1-р сарын 2-нд Гейсигийн амьдралыг өөрчлөсөн өдөр. Тэр өдөр 16 настай Тимоти Маккой гэх залууг гэртээ авчирсан байна. Маргааш өглөө Гейси унтлагын өрөөсөө гарахад галдоонд Маккой утга барьсан зогсож байсан гэж мэдүүлжээ. Гейси айсандаа түүнтэй ноцолж эхэлсэн бөгөөд залууг хутгалж хөнөөсөн байна. Хожим тэрээр тэр мөчөд би үхэл над таалагдгийг ойлгосон хэмээн хэлсэн байдаг. Энэ бол түүний анхны батлагдсан аллаа байлаа. Тэр цогцсыг байшингийнхаа өнгөлт болжээ. Хинч юу ч мэдсэнгүй. Үүнээс хойш Гейси өөрийн гэсэн арга барилтай болсон байна. Тэр хөвчлэн автобусны буудалтай худалдааны төв орчимд ажил хайж явсан залуусын дунд хохирогчоо сонгодог байв. Тэдний ихэнх нь 14-өөс 21 насны ядуу гэр бүлтэй түр ажил хайж байсан гэрээсээ дайжсан өсвөр насныхан байжээ. Гейси тэдэнд манай компанид ажиллах уу? Сайн мөнгө олно. Надад туслах хүн хэрэгтэй байна хэмээн санал тавьдаг байв. Залуус түүнийг амжилттай бизнес эрхлэгч хэмээн бодож дагаж ордог байжээ. Энэ тэдний амьдралын хамгийн том алдаа болсон юм. Гейси хохирогчтой гэртээ авчирсны дараа итгэлийг нь олж арх болгодог байв. Дараа нэг нь зал хэргэлдэг байсан. Тэр чам цагдаагийн нэг мэх үзүүлээ хэмээн хэлдэг байжээ. Дараа нь өөрийн гараа гавлаад үүнийг яаж тайлдгийг хардаа гин. Хохирогч сонирхон үзэж байхад тэр гавыг тайлдаг байсан юм. Дараа нь тэр одоо чи тувшаад үзэгддэг байжээ. Залуу гараа гавлахад Гейси түлхэрийг авч нуучхна. Тэр мөчөөс эхлэн хохирогч бүрэн хамгаалтгүй болдог байжээ. Гейси түүнийг гавны мэх хэмээн нэрлэдэг байсан байна. Хохирогчдыг авсны дараа тэрээр тэднийг хүчирхийлдэг байжээ. Олон хүнийг хэдэн цагийн турш зодож эрүүдэн шүүсэн байдаг. Зарим тохиолдолд амьсгал боож дараа нь дахин ам оруулж байсан талаар мөрдөн шалгалтын үеэр тогтоогджээ. Энэ зөвхөн аллага биш байв. Тэр зовлон шаналлыг хард таашаал авдаг,
садист нэгэн болсон байлаа. Гайхалтай нь энэ бүхний зэрэгцээ Гэйси орон нутгтаа сайн хүн гэсэн нэр хүндтэй хэвээр байв. Тэр хүүхдийн баяр дээр Пого алиалагч болон Баачс алиалагч гэсэн дүрээр үзүүлдэг байжээ. Хүүхдүүд түүнтэй зураг авахулж эцэг эхчүүд нь түүнд итгэж улс төрчид түүнтэй гар барьж байв. Гэвч хүн болоход тэр хүн алуурчин болон хуурдаг байлаа. Ингэснээр хэд мэдээллийн хожим түүнд алуурчин алиалагч гэсэн хоч өгсөн юм. 72-оос 78 оны хооронд Гэйси нэгээр нь залуусыг алсаар байв. Эхэндээ цогцуудыг байшингийнхаа хонгилд болдог байсан удалгүй хонгил дүүрч эхэлжээ. Эцэст нь тэрээр зарим цогцыг ойролцоох гол руу хаядаг болсон байна. Гэхдээ хурцууд нь юу ч анзаараагүй. Зарим зөвхөн танахаас муухай үнээр гараад байна гэж хэлдэг байжээ. Гэйси бохир усны асуудал байгаа юм хэмээн тайлбарладаг байсан байна. Хүмүүс түүнд итгэдэг байв. 78 оны 12 дугаар сарын 11-нд 15 настай Роберт Фист гэх хүү алга болов. Роберт эмийн санд ажилладаг байсан бөгөөд Гэйси түүнтэй ажлын сандлын талаар ярьсан тогтоогджээ. Бодлого мөрдөгчд хамгийн сүүлд хүүтэй уулзсан хүн Гэйси байсан болохыг олж мэдсэн байна. Энэ удаа алуурчин азгүйдсэн юм. Мөрдөгч түүнийг мөрдөж эхэлжээ. Тэгээд Америкийн эрүүгийн түүхэнд хамгийн аимшигтай нээлтүүдийн нэг удахгүй хийгдэх гэж байсан юм. 78 оны 12 дугаар сарын 11-ний орой 15 настай Роберт Фист ажиллаж байсан эмийн сангаас ор сургаггүй алга болжээ. Тэрээр ээжтэй нэг барилгын компани эзэнтэй уулзаад ирье хэмээн хэлээд гарсан байна. Тэр хүн Жон Уэйн Гэйси байв. Роберт хүү дахиж хизээж гэртээ эргэж ирээгүй юм. Мөрдөгчд удалгүй Гэйсиг шалгаж эхэлжээ. Түүний талаар мэдээлэл цуглуулгад хэд хэдэн ноцтой зүйл илэрсэн байна. Тэрээр өмнө нь өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгээр ял эдэлж байсан байв. Үүнээс гадна олон залуу эрэгтэй алга болсон хэрэгүүдийн мөр түүний эргэн тойронд давтагдан гарч ирж байлаа. Гэсэн ч нотлох баримт хангалтгүй байсан учраас цагдаа нар түүнийг нууцаар ажиглаж эхэлжээ. Цагдаа нар түүнийг өдөршөнгөө ажиглаж эхэлсэн байна. Энэ хугацаанд Гэйси сэтгэл зүйн дарамтад орж эхэлжээ. Тэрээр их ууж танил хүмүүстэйгээ ярилцахдаа хяналтаа алдаж байсан байна. Зарим үед хүн алхахад ямар байдаг гэж бодож байна гэх мэт хачирхалтай асуулт хүртэл асууж байжээ. Эцэст нь мөрдөгчдийн шахалт улам нэмэгдэхэд тэр өөрийгөө барьж чадхаа болсон байна. Мөрдөгчд түүний гэрт анх ороход ер бусын зүйл анзаарсан байна. Байшингийн хонгилоос ялзарсан баг шиг үнээр хангалж байжээ. Гэйси үүнийг бохир усны шугамын асуудал гэж тайлбарласан байна. Гэвч туршлагатай мөрдөгчд энэ үнэрийг өөр зүйлээс гарч байгааг адарлажээ. 78 оны 12 дугаар сарын 20-нд Гэйси мөрдөгчдийн өмнө сэтгэл санаагаар бүрэн үнжээ. Тэрээр эхлээд би 4-5 хүнийг алсан байж магадгүй гэж хэлсэн байна. Гэвч удалгүй бодиттой аимшигтайгаар нэмэгдэв. Мөрдөгчд түүний гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авчээ. Цагдаа нар байшингийн хонгилыг ухаж эхэлсэн байна. Удалгүй тэд хүний асуулжээ. Дараа нь дахин нэг, тэгээд дахин нэг. Удалгүй ухсан газар бүрээс хүний үлдэгдэл гарч ирж байв. Мөрдөгчд нүдэндээ итгэж чадахгүй байлаа. Нийтдээ 29 хүний цогц байшингийн хонгил болон газрын хөрсөнд ороос олдсон юм. Өөр хэд хэдэн хөргөчийн цогцыг гол мөрөнд хаясан тогтоогджээ. Тухайн үед энэ нь Америкийн түүхэнд хамгийн олон хүний шарил $1 илэрсэн цурал алгын хэрэг болсон байна. Мэдээ цахилгаан мэт тархжээ. Хэвлэл мэдээллийн байшингийн гадаа цугларч телевизийн сувгууд шууд дамжуулалт хийж Америк даяар хүмүүс айдас давтав. Учир нь алуурчин ямар нэгэн харанхуй гудамжинд нуугдсан этгээд биш байжээ. Тэр бол хөршүүдийн танил хүн, хүүхдүүдийн хайртай айлаалагч, улс төрийн идэвхтэн амжилттай бизнес эрхлэгч байсан юм. 1980 онд Гэйсигийн шүүх хурал эхэлжээ. Түүний өмгөөлөгчид тэр солиотой хүн байсан гэж хамгаалгыг оролдсон байна. Гэвч прокурорууд эсрэг байр суурьтай байв. Тэдний үзэж байгаагаар Гэйсиг хохирогчтой сонгож өрхтөж, нууж, нотлох баримтыг устгаж байсан нь бүх үйлдэлээ бүрэн ухамсарлаж байсныг харуулж байлаа. Шүүх энэ байр суурийг зөвшөөрөв. 1980 оны 3 дугаар сарын 13-нд тангарахтны шүүх шийдвэрээ гаргасан байна. Жон Уэйн Гэйси 33 хүний амийг хөөсөн хэрэгт буруутаа гэж тогтоогджээ. Түүнд цаазаар авах ял оноос юм. Шүүхийн танхимд байсан олон хүний хувьд энэ шийдвэр шударга ёсны ялт байлаа. Гэйси дараагийн 14 жилийг өхлийн ял хүлээсэн хоригдлын камерт өнгөрөөжээ. Тэр хугацаанд ярьцлага өгч, захиа бичиж,
өөрийн хөрөг зургуудыг зурж заримдаа өөрийгөө буруугүй мэт дүрсэлдэг байсан байна. Гэвч ямар ч дав заалт хүсэлт нь амжилт олоогүй юм. 94 оны 5 дугаар сарын 9-ний орой түүнд цаазын ял гүйцэтгэх бэлтгэл эхэлжээ. Тэр шөнө Гейси шарсан дахиад сам хорхоо зэрэг хоол захиалан идсэн тухай хэвлэлүүд мэдээлдэг. Маргааш нь буюу 94 оны 5 дугаар сарын 14-нд түүнд үхлийн тариа хийхээр болсон байна. Цаазын өрөөнд оруулахын өмнө түүнээс сүүлчийн үгийг нь асуухад Гейси миний бөксийг үнс хэмээн хэлсэн байдаг. Хэдхэн минутын дараа Америкийн хамгийн аимшигтай суврал олоочдын нэгийн амьдрал төгссөн байна. Джон Уайн Гейсигийн хэрэг өнөөдөр хүртэл Америкийн түүхэн дэх хамгийн аимшигт хэрэгүүдийн нэгээр тооцогддог. Тэрээр гаднаа илдэг тусархуу нэр хүндтэй хүн мэт харагддаг байсан ч дотроо олон 10 хүний амийг авч чадсан хүйтэн сэтгэлд алуурчин байжээ. Түүний түүх нэг л үннийг сануулдаг. Заримдаа хамгийн аюултай хүмүүс мангас шиг харагддаггүй. Тэд хөрш тань, найз тань, эсвэл хүүхдүүдийг инээлгдэг алиалагч байж болно.